Төрийн албаны соёлыг төлөвшүүлэхэд үйлчилгээний ажилтны оролцоо сэдв сургалтыг Монголын үндэсний Хөмөлгийн хороо Орхон аймгийн үйлчилгээний алба хамтран анх удаа зохион байгууллаа. Монголын үндэсний Хөмөлгийн хороо Орхон аймгийн үйлчилгээний алба хамтран үйлчилгээний ажилтны ур чадвар соёлж боловсон байдал үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээнд дэвшилтэт технологиг нэвтрүүлж, эрүүл аюулгүй орчин, цэвэр сэнцгэр 5 дахь орчин бүрдүүлэх зорилгоор төрийн албаны соёлыг төлөвшүүлэхэд үйлчилгээний ажилтны оролцоо сэдв сургалтыг өнөөдөр Хүүхдийн ордонд анх удаа зохион байгууллаа. Үйлчилгээний ажилчдын оролцоо сэдвт анх дугаар чуулганыг Орхон аймагт бид нар Монголын үндэсний Хөмөлгийн хорооны Орхон аймагт салбар хорооноос зохион байгуулж байгаа юм аа. За энэ чуулганаа бол одоо олон улсын эрхийг хамгаалах өдрийг өгтөж үйлчилгээний ажилтны эмэгтэйчүүдэд зориулсан зохион байгуулж байгаа. Энэгээр манай чуулган бол онцлог. За чуулганы маань гол зорилго бол одоо үйлчилгээний ажилчдын эрх үүргийг тийм ээ идэвхжүүлэх тэр зэснээрээ байгууллагын цэвэрлэгээнд одоо дэвшилтэт технологиг олон талаасаа ярьж одоо хэрэгжүүлснээрээ эрүүл одоо цэвэр цэмцгэр 5 дахь орчныг бүрдүүлэхэд одоо бидний чуулганы гол зорилго орсон гэж би бодож байна. Үйлчилгээний ажилчид маань одоо ингэж чуулснараа олон жил ажилласан бие биенээсээ туршлагаа солилцож тийм ээ. Энэ тэргүүнд эдний өмнө тулгарч байгаа ямар асуудал байна уу? Төвөр захиргаанаа шаардах ямар асуудал байна уу? Байгууллага шаардах ямар асуудал байна уу гэдгийг одоо өөр хоорондоо санаа бодлоо солилцож нэлээд зүйлийг сургах гэж бодож байна. Энэ Хөмөлгийн байгууллагаас төрийн албан хаагчдын соёлыг дээшлүүлэх гэсэн ийм зорилтын хүрээнд үйлчлэгээний ажилчдад явуулж байгаа сургалтын хүрээнд өнөөдөр амжилтын гарц зүй харилцаа гэсэн ийм сургалт явууллаа. Тэгээ амжилтын гарц зүй харилцаа гэдэг энэ сургалтаа юу багтаахыг хичээсэн бэ гэхээр одоо баяр болж байна да. Тэгэхээр Эрдэнэтийн бүсгүүчүүд инээж гэн гэсэн ийм бас уриатаагаар тэгээд одоо таны хэр их мөнгө олж байгаа чухал биш. Хамгийн гол нь та хэдэн хүний амьдралыг өөрчилж байгаа вэ гэсэн ийм талаас бас ярьлаа. Тэгээ харилцааны ур чадвар гэдэг бол таны одоо бусдыг сонсохын чадвар, тэгээд бичгийн чадвар, ярихын чадвар, тэгээд бусдыг бас уншихын чадвар, төвчээр хандлага, эмпатик гэсэн ийм чухал чадрууд бол багтдаг юмаа гэдэг талыг ойлгуулахыг хичээлээ. Мөн үйлчлэгээний ажилтан хийж байгаа ажлыгаа ял гэж хүлээж авах биш. Урам зоригтойгоор одоо зорж хийх юм бол энэ өөрөө бас амжилт байдаг юмаа гэдгийг илүүтэй хэлж өгөхийг зорилоо. Мөн ажилгүй байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс ажилтай байгаадаа баярлах, мөн байгаа зүйлдээ бахархаж амьдрах гэдэг бол хамгийн чухал зүйл байдаг. Тэгээд жаргал завлан хоёр жавжиндаа багтдаг, амны бэлгээс аштын бэлэг гэсэн энэ сайхан ардынхаа сургаалуудыг одоо амьлуулж лекц уншлаа. Тэгээд тус сургалтыг Монголын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өгтөн төрийн байгууллагын үйлчилгээний эмэгтэй ажилтныг хамруулан зохион байгуулж байгаа юм аа. Манлайлал бидний оролцоо сэдвүүд лекцийг Монголын үндэсний Хөмөлгийн хорооны Орхон аймгийн салбарын менежер Цэнгэлмаа, амжилтын үндэс харилцааны сэдвүүд лекцийг хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Алтан цааш, халдвараас өрчин сэргийлэх таны оролцоо, мэдлэг дадал хандлага лекцийг эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Будсран, үйлчилгээний ажилтан та байгууллагын нэрийн хуудас лекцийг судалж шүмжлэлтийн холбооны дарга Ган Хоёгнаар илтгэл тавилаа. Тус сургалтанд 82 байгууллагын 122 үйлчилгээний ажилчид хамрагдсан байна.